Энэ нэгдүгээр бүлэгтэй холбоотой сонгогдох хэрэгтэй холбоотой энэ хэсэг дээрээс асуулт байна. Тэгээд сүнжит дарга ярианы эхэнд үндсэн хуулийн 3-1-ийн залтыг дурдж хэлсэн. Тэгээд засгийн бүх эрх арт түмний мэдэл байна. Тэгээд сонгосон төлөөлийн байгууллагаараа дамжуулан энэ эрхээ эдэлнэ гэсэн. Тэгэхээр яг ер нь бол үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг ингээ буцаа хараад байхаар яг энэ өөрчлөлтүүдийн үр дүнгээр ч юм уу энэ иргэдийн арт түмний засаглах эрх улам энэ улсын намуудад одоо алдагдаад байгаа иймэрхүү дүр зургууд харагдаад байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо улсын намуудыг илүү хариуцлагатай болгох ч юм уу яг энэ арт түмний энэ эрхийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагууд байгаад байгаа. Тэгээд энэ дээр энэ мөрийн хөтөлбөртэй холбоотой залтыг асуулт байна. Тэгээд өөрөөр хэлбэл одоо өнгөрсөн хугацааны улсын намуудын мөрийн хөтөлбөрүүдийг хараад үзэхээр сонгуульд орохдоо нэг юм ярьдаг. Тэгээд яг эрх авангуудаа одоо тэрийг хэрэгжүүлэхгүй тэрийг нь хяндаг ямар ч үүрэг байхгүй. Сонгуульд орохын өмнө жишээлбэл аудитын байгууллагаар хянуулдаг. Тэгээд тэрнээсээ болоод зарим улсын намууд хүртэл сонгуульд оролцохгүй байх ийм нөхцөл байдал бий болдог. Тэгэхээр одоо амлцсан зүйлээ хэрэгжүүлэхгүй байх. Одоо шууд баг энэ төрийн эрх мэдлийн хууль бусаар авч байгаа юм шиг залилан маягтай одоо шууд ийм хийн гэж шууд нийгмийн бүлгүүдээр намын ажилтнууд нь ч хүртэл нэр дэвшигчд нь хүртэл ингэж ярьж авч байгаа мөртлөө яг эрх мэдэл аваад ирэхээр энэ одоо ярьжсэн зүйлээс авахардаг. Тэр нэр дэвшигчдийн хувьд ч гэсэн тэр намын одоо сонгуульд ажиллаж байсан хүмүүсийн хувьд ч гэсэн бас одоо хийгүү байдалд ордог. Энэ ингээд жишг болчиход байна л да. Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг харахаар эсвэл ингээд хийж чадахгүй юмнуудаа амладаг. Тэгээд дараа нь ийм төр итгэлийг иргэдийг одоо улс төрчд идэх итгэлийг төр улсын намуудад идэх итгэлийг ингээ байхгүй болгож. Тэгэхээр энэ дээр одоо цаашид та бүхний зүгээс энэ мөрийн хөтөлбөрийн одоо сонгуульд орохын өмнөх биш энэ дараах үйл явцад нь ямар шүү байдлаар хяналт одоо байвал зохистой гэж бодож байгаа. Миний бодлоор бол ядаж энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон одоо ялсан нам жишээлбэл өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө гол агуулгуудыг тэр одоо мөрийн хөтөлбөр нь засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ордог байх ёстой гэсэн ийм бодолтой. Тэгэхээр одоо жишээлбэл сая энэ төсөв хэлцэх үед ч гэсэн бүх намууд л одоо улсын төсвийн зарлагыг дотоодын нэвтрүүлгүүний 25% сэтгүүлэхгүй гэдэг одоо шаардлага жишээ Монгол Ардын нам, ардчилсан нам төсвийн зарлагыг 20%-аар буулгана, хүн нам төсвийн зарлагыг бууруулна гэсэн мөртлөө бүгдээр нийлээд ороод ирэхээр энэ одоо заалтаж засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр оруулахгүй чиглэл оруулж ирж байгаа төслүүд нь тэрнийхээ эсрэг ингээ явж байгаа. Тэгэхээр энэ дэр ямар ч хариуцлага байхгүй. Өөрөөр хэлбэл тэр арт түмэн засгийн эрхийг барина гэдэг энэ үйл явцаа улсын их хурлын тухай одоо сонгуулиар улсын намуудад ингээ шилжүүлж байгаа улсын намаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдөөр дамжуул улсын их хурлын гишүүдээрээ дамжуулаад ийм хэрэгжүүлэх процесс явж байгаа. Тэгэхээр яг энэ үйл явцад нь бие даасан улс төрч гэдэг юм уу нэр улсын их хурлын гишүүд байр суурь илэрхийлнэ гэхээсээ илүү улсын намаараа жишээлбэл одоо намын бүлэг нь одоо жишээл ил тод биш ийм бүтцээрээ дамжуулаад одоо жишээлбэл яг намын байр суурь гэдэг байдлаар хангадаг. Тэгэхээр энэ чиглэлээр энэ мөрийн хөтөлбөр хамгийн чухал энэ заалттай холбоотойгоор сонгуул эрх мэдэл авсны дараа ямар зохицуултууд байвал зүгээр гэж бодож байгаа. Энэ талаар та бүхний санаа бодлыг сонсъё. За ажлын хэсгийн 8 дугаар микрофон сүнжит дарга хариулт өгье. За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Сонгуультай холбоотой 92 оноос хойш харахаар 9 удаагийн сонгуульд энэ нөхцөл байдал тухай бүр нь өөрчлөгцөөр л ирсэн юм байна. Тэгээ нэг 2-3 зүйл дээр бид нар анхаарал хандуулах шаардлагатай хэвээрээ байгаа. Нэгдүгээр сонгогчдын боловсролын асуудал байна. За хоёрдугаар намуудын соёл, төлөвшөл, дотоод зохион байгуулалт, ардчил гэж нэрлэдэг байгаа. Энэ асуудал байна. За гуравдугаар нь хууль тогтоомж, сонгуулийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, үүний тогтвортой байдлын 3 асуудал. Намуудын мөрийн хөтөлбөртэй холбоотой шинээр орсон зохицуулт юу гэхээр үндэсний аудитын газраас алсын хараа 2050 гээд энэ бодлогын баримтчигтээ нийцэж гэнэ үгүй юу гэдгийг шалгасан. Энэтэй холбоотой бол энэ нь өөрөө төлөөтэй байх зарчмыг зөрчиж байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Яг таны асуусан мөрийн хөтөлбөрөө намууд бол тухайгаар өөрөө онцлогтойгоор дэвшүүллээ. Зүүнний барууны үжил баримталтаа тулгуурлаад тэгээд сонгогчдын саналыг авлаа, олон хууллаа. Тэгвэл энэ нь өөрөө тухайн засгийн
одоо төрийн эрх барих байгууллагын бодлогод байж байгаа ёстой юу гэдэг нэг асуудал байна. Энэ дээр бол тухайлан энэ илтгэл дээр бол бид нар дүгнээгүй, харин илүү юун дээр дүгнсэн бэ гэхээр энэ араас нь хариуцлага тооцох асуудал үнэхээр сул юм билээ. Нэр дэвшигчдийн хувьд ч асуудал байна. Бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр эргээд дүн тавина, сонгогчд дүн тавина гэдэг ийм үндслээр бид нар бол энийг орхиод байгаа дүр зурагтай байна. Зардлын асуудал байна. Тайлагналтын асуудал байна. Тэгээ энэ асуудал дээр бид нар цаашдаа ийм бүтэн цикл гэж үзэж энэ сонгуультай харилцааг зохицуулах ёстой гэдэг таны саналыг бол дэмжиж байна. За мөнхтрийн наран туяа наараа гişүн асуулт асууж өгөхгүй лээ.